Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин Хятадын коммунист намын хаалттай хуралдаанд 5 жилийнхаа төлөвлөгөөг танилцуулсан байна. Бүгд найрамд Хятад ард улсын эдийн засгийн төлөвлөгөө бол 5 жилийн хугацаатай төлөвлөгдөж явдаг. За энэхүү төлөвлөгөөн дээр үндэслэж ялангуяа тус улстай ойр дотн эдийн засгийн харилцаатай байдаг орнууд бол энэхүү төлөвлөгөөг ичнэдээ ажигладаг. За мөн Америкийн нэгдсэн улс зэрэг томоохон өрсөлдөгч орнууд нь цаашдаа бүгд найрамд Хятад ард улс эдийн засгийн хувьд ямар чиг хандлагатай байх гэвэл харах зорилгоор энэхүү төлөвлөгөөг ихээхэн сайтар ажиглаж хардаг байгаа. Бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин эх 5 жил улс орныхоо зорилтыг тодорхойлсон төлөвлөгөөг батлах эрх баригч коммунист намын томоохон хурлын нээлтэнд даваа гарагт өгүүлсэн байна. За Синьхуа агентлагийн мэдгдснээр Ши Жинпин 2026-аас 2030 оныг хамарсан үндэсний эдийн засаг нийгмийг хөгжүүлэх дараагийн 5 жилийн төлөвлөгөөний талаар намын удирдлагуудад танилцуулсан байна. За намын удирдлагын дэвшүүлсэн саналын төслөө бол олон тухайн хурал дээр бол тайлбарлсан гэж мэдэгдсэн байна. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бол цаашид хэвлэлийн байгууллагуудаас өгөөгүй байна. Бүгд найрамд Хятад ард улсад олон сорилтууд бол тулгарч байгаа. За тухайлах юм бол дэлхийн эдийн засаг тулгарсан тодорхойгүй байдал, эдийн засаг нь удаашарсан. За сүүлийн үед технологи авахд бол ялангуяа гадны технологи авахд ихээхэн хязгаарлалттай тулгарч байгаа. Бүгд найрамд Хятад ард улсын зүгээс Америкийн нэгдсэн улсад экспортлох бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулсан зэрэг нь цаг үеийн хувьд бол ихээхэн таагүй нөхцөл байдал бол үүсэж байгаа. За энэхүү үед бол хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн төлөвлөгөө нь батлагдах гэж байна. Синьхуа агентлагийн редакцийн өгүүлэлд мэдгдснээр энэхүү төлөвлөгөө нь өндөр чанартай хөгжил, технологийн шинжилэлт гол анхаарлаа хандуулахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг илүү шударга, өргөн хүрээнд хүртээхэд чиглэсэн байна гэдгийг онцолсон байна. За энэхүү 5 жилийн төлөвлөгөөний эдийн засаг, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хэрхэн тэнцвэржүүлэх, за хэрэглээний зардлыг нэмэгдүүлэх, за мөн хөгширч байгаа бүгд найрамд Хятад ард улсын нийгмийг удирдахад бүтцийн өөрчлөлт хэр хэмжээгээр хийх тухай асуудлыг бол дэвшүүлж байгаа. За үүнээс энэ улмаас бол энэхүү асуудлыг холбогдуулан сэжүүр хайхаар ажиллаж байгаа шинжээчд болон хөрөнгө оруулагчид энэхүү уулзалтыг анхааралтай ажиглаж байгаа юм. Энэ 7 хоногт 4 хоног үргэлжлэх хурал коммунист намын түүх хорооны саналын эрхтэй 200 орчим гишүүн, за мөн 170 орлогч гишүүн оролцож байгаа юм байна. За тус байгууллага нь 5 жилийн төлөвлөгөөний төслийг батлах боловч 3 дугаар сард болох хууль тогтоох байгууллагын дараагийн жил тутмын хурлаар албан ёсоор энэхүү төлөвлөгөөнд дэлгэрэнгүй байдлаар батлагдана. За тийм учраас төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд одоохон очоогүй байна. Хуралдааны өмнө бол батлан хамгаалах яам өнгөрсөн 7 хоногийн сүүлээр авилгалын хэрэгч хичэглэгдсэн 9 ахлах офицерыг коммунист намаас хөөсөн тухай мэдээллийг гаргасан байна. За 8 нь түүх хорооны гишүүн байсан бөгөөд тэднийг намын гишүүнчлээс хаснаар тус хороонд орлогч гишүүдийг нэрлж тухайн хуралд оролцуулж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Манай улсын хувьд бүгд найрамд Хятад ард улсын 5 жилийн төлөвлөгөөг бас анхааралтай ажиглах шаардлагатай улс орнуудын тоонд багтаж байгаа. За учир нь бол манай улсын худалдаа, за тэр дундаа экспортын худалдааны 90% зөвхөн бүгд найрамд Хятад ард улстай хийгдэж байгаа. За энэ утгаараа бүгд найрамд Хятад ард улс эх 5 жилд ямар төлөвлөгөө баримтлах нь манай улсын эдийн засгт шууд нөлөөлөлттэй гэж харж болохоор байна. За хоёр талын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорж байгаа. За эдгээр төсөл хөтөлбөрүүд нь дээр дурдсан 5 жилийн төлөвлөгөөнд багтаагүй тохиолдолд хэрэгжих боломжгүй гэж үзэж болохоор байна. За тийм учраас бидний зүгээс эдгээр 5 жилийн төлөвлөгөөнд багтсан төсөл хөтөлбөрүүдийг найдвартай хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хоёр талын хамтын ажиллагааг энэ чиглэлд цаашид чиглүүлэх шаардлага үүсэж байгаамаа. There are also expectations of a major shake-up within President Xi Jinping's